Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 уралдаан дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалдахыг 7 нүгүрийн даваагаас баасан гараг яг энэ цаг мөчөөд радиогийн 20 дугаар студиэс та динзавр амьдаар нь харсан уу гэсэн уриатаагаар үлэг гөрүүлийн үеийнх нь нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 8 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 30-ны мягмар гарагийн үлэг гөрүүлийн үеийнх нь нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. Үу! За ганцхан байдаг өөр. студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар өнөр баярнаар арилж байгаа. За мягмар гараг бүрд бид бүхэн хүүхэд байхдаа сонсож өссөн, дуулж өссөн тэр сайхан дуу хөгжмөө дурсаж ярьцгаадгаа тийм ээ. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамтдаа соёл эрдэнэ бол Монголын анхны эстрад гэдэг сэдвээр соёл эрдэнэ хамтлагийнхныгаа дурсах нь байна тийм ээ. За тэгэл байх. За дээрэс нь за битээр одоо ингээд мэдээлэл өгөөд явна. За ингэнгүүтээ. За өмнөх мягмар гарагийн нэвтрүүлгүүдээр манайхан ч өстой төрөл бүрийн дууг тийм ээ гайхалтай гоё дуулж орж ирсэн ч хүмүүс байсан. За тэгэхээр өнөөдөр битээр ярилцаж байгаа. Дөнгөж сая эфирт орж ярилцаж байгаад өнөөдөр соёл эрдэнэ хамтлагийн дууг хин сайн дуулахын уралдааныг сонсогчдийнхоо дунд зарлж байна. За орж ирсэн хүмүүс соёл эрдэнэ дуунаас нэг дууг нь аль нь ч болно. Нэг л бадаг Нэг дууг дуулна тийм. нэг л бадаг дуулна. Үнэхээр супер дуулсан хүмүүст нь бол Нэггүй хүнд. нэг л хүнд бид нар одоо энэ хоёр одоо мэрэгжлийн шүүж байгаа да. Хамгийн шилдэг гэсэн нэг хүндээ бол нэг бэлэг өгье гэж шийдлээ. Тэглээ. Тэгээд захиралтайгаа ярьж байгаад манай захирал зөвшөөрөх байх гэж бодож битэрийн гинтийн шийдвэрийг 80 зөвхөн 88.3 төлгөөн иршгэлдэг радиог танд бэлэг болгож өгөхөөр шийдлээ. За ингээд битэр тань хамтлагийнхаа талаарх мэдээллийг хүргэе. За сайхан дурсамжаа хуваалцъя. За ингэж хагаад эфирийн хавцыг нэ тийм ээ. За гэрлэгийн хувьд соёл эрдэнэгийг анх сонсоход яг ямар дуун байсан бэ? Ер нь соёл эрдэнэ хамтлаг гэхэлэр надад одоо шууд ингээ бууж байгаа нь штэ тий. Насан тогтох өвч баяраа. За дуучин баяраа. За тэгэнгүүтээ нөгөө нэг юу ариуна ч бас соёл эрдэнэих. За тэгэнгүүтээ Чингис хааны жаргал сайхан чинь соёл эрдэнэих тий. За эднэрийн бүгдээрнгийнх нь ингээд хамтдаа дуулсан нөгөө Тимэн жингийн цуваа гэдэг дуу. Тимэн жингийн за үнэхээр гоё дуу. Үнэхээр гоё. Яг нэг тийм нэг Монгол рок тий. Яг л нэг юм Тимэн жингийн цуваа ингээл яваал алсраал ингээл яг үнэхээр тий. Үнэхээр супер. За би бол нөгөө нэг бүжгэлж байгаа үед яг ингээд бүжгийн дугууланд явж байгаа үед мэдээж соёл эрдэнэгийг өмнө зөндөө сонсч л байсан л байлгүй дээ. Гэхдээ миний зүрхэнд ингээд соёл эрдэнэгээд хадгалагдаад үлдсэн дуу бол 18 нас. Оо хол газрын айлчин халуун нутгийн шөвөө. За энэ 18 нас бол тэ миний хувьд бол соёл эрдэнэгийг ингээд шууд гэл ингээд тэгээд яг ингээд нэг юм үерхэж мөрхдэг насн дээрээ сонссон байх. Тэгээ бүжгийн дугуулангийнхаа октодыг харж явсан л байх. Тэгээд ч юм уу тэгээд ингээд бүр сийлэгдээд үлдсэн. 18 насын онгууд л би ингээд соёл эрдэнэтэй Монголын эстрадын домог гэж шууд боддог. Яг үнэ. Тэнгүүтээ соёл эрдэнэ бас яг тэр үед нөгөө нэг одоо бол Чингис хаанаараа оглогддог болсон Монгол Улсын ардын жүжигчин жаргал сайхны 645 гэдэг дуу бас амар хит болсон шүү дээ. Тэгээ ерөөсөө тэр бидний болзооны цаг те 645 гэдэг ерөөсөө. За тэгээд тэрнээс өмнө өштэй ингээд юугаар үндэсний телевизээс өөрөө үзэх юм байхгүй шүү дээ бид нар чинь. Үндэсний телевизээрээ ингээд хаяа эстрадын тоглолт гарангууд соёл эрдэнэ ямар дуу явж байгаад надад айгуус хоногцсон гэхлээр эргийн цаагуур эргэлдэн дамдэн эрхий хуруугаараа даллан дамдэн хүүш дамдэн тийм хүүш дамдэн гэдэг. Хүүш дамдэн гэхдээ нь санаж байна. Тэрнээс өмнө бас нэг дуу байсан. Тэр нь бас л ардын дуу л да. Тэр нь болохоор Дангийн дау майхан чин таван дээрээ өнөр бүл дээр өнөр бүл дээр ч нөгөө юу гэдэг штэ. Нөгөө нэг ямар нэг бүрээд ардын чөлөө нэг юм нэг гутлын тухай дуу чөлөө сэмгэр гэдэг дуу байдаг штэ. За. Тэр бас тэгтээ соёл эрдэнэ тийм штэ. Ачаана чимэг юмтай чүтээ уншиг. Сачаар болдог.
тэр дууч дээ. Йоо. Мэдээ соёл эрдэнэт байгаа тэр өөр юм байгаа. Юмтай чимтэй хүн шүү гэдэг манай очиж солиор болно шүү дээ. За, соёл эрдэнэ хамтлаг нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Монголын анхны рок поп 20 дугаар зууны манлай хамтлаг гэж явдаг. Тийм ээ. За, соёл эрдэнэ хамтлаг нь Улсын филармоны дэргэд 1971 онд байгуулагдаж 1992 оноос одоо соёлын төв өргөөний харьяанд шилжиж ирсэн ийм түүхтэй юм байна. За, соёл эрдэнэ хамтлаг нь намын төв хорооны бүр үдэн суртлын хэлтсээс юу гаргасан алтан бичиг зохиж тэ ингээд бүр тэгж байгуулж исэн гэдэг юм байдаг баг шүү баг. За, дэлхийн орчин үеийн хөгжмийн урлагийг Монголд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж 20 дугаар зууны манлай хамтлагаар тодруулсан. Одоо зууны манлайраа маань туулга тамир тийм үү? Зууны манлай эстрадын дуучин Саран Туяа. За, зууны манлай дуучнаар Нор Банддугаа штэ. Тэгэхээр эднийх зууны манлай одоо хамтлагаар тодруулсан. За, энэ хугацаанд олон улсын хэмжээний уралдаан тэмцээнээс нэр хүндтэй шагналуудыг хүртэж олон гавьяа жүжигчдийг игнэнээсээ төрүүлсэн Монголын анх дахь эстрадын хамтлаг мөнөөсөө мөн билээ. За, миний санджаагаар л удаг насан тогтохгүй нэг юм Кубын Гавана хотод болоод ингээд ирсэн юм уралдаанаас ингээд тим шагнал авлаа гээл яг тухайн үед амар од болж исэн. Тэгээд эднийх чинь нөгөө юу мөнгө дуулдаг байсан шүү дээ. Guantanamera. Тийм үү? Guantanamera. Өөр хин дуулах. Монгол тэрий чи эднэр л дуулна шүү дээ. Өөр хин ч дуулахгүй шүү дээ. Одоо тэр Кубын Гавана маванад яваад ирсэн насан тогтохгүй сүрхий сурчаад ирсэн байгаа үстэй бодвол. Тий. Тэгсэн чинь нөгөө нэг одоо Холливуудын одууд нөгөө өөрийн алдрын одтой байдаг штэ. Манай Монголд бас байд юм байна. 2015 онд эднийх чинь алдрын од шагналыг авсан гэж байна. За, соёл эрдэнэ хойлоо чинь сая нөгөө нэг унган багын аашара гэдэг нандэ гिचиг мартсан байна штэ. Монголын анхны цахилгаан хөгжмийн хөнгөн хөгжмийн хамтлаг болоод анхных нь гослол дуучнаар нандин цэцэг сонгогдчихсэн ийм сайхан үг түүхтэй юм байна. За, 71 онд байгуулагдсан гэдэг байгаа штэ. 71 оны бүрэлдэхүүн. За. Анх бол Наранбаатар ахлагч нь байсан. Нөгөө ятхын нөгөө цэнгэр талаа тоглодог. За. За, соёл гитарчнаар нь Эрдэнэ Хуяг. Ритм гитарчнаар нь Цэрэнбат. За, бас гитарчнаар нь Батсайхан. За, дуучин Түмэн Дэмбэрэл Гэрэл Дод. Нөгөө эрэгтэй. Ороо дээрээс толгороо. Тэр чинь надад ч төмөргөө дуулдаг. Энэ нөгөө нэг юуг дуулдаг гэрэлт байхгүй. Хоолын сайхан. Яг үнэ. За, тэр гэрэл Дод чинь яг үнэ. Доктомэн гэдэг дуулдаг. Тэр чинь заяа. Тэгээд Нандцэг Амар санаа гэж бас дуучин байсан. За, тэгээд соёл гитарчин солигдоод Галсан Батах. За, одоо гавьяад Галсан Батах орж ирсэн байна. За, тэгээд бөмбөр дээр нь гааж аргал сайхан гинэ. Ахлагч нь Наранбаатар солигдоод Дамдин гэдэг хүн болсон байна. За. Хүүш Дамдин гэдэг чинь энэ биш юм уу? Энэ Дамдин чинь сүүлд насан тогтвортой бас нэг дуу дуулсан байт юм аа. Бишээ, тэр чинь өөрсдөө тэр чинь Дамка гэдэг Дамдин сүрэн гэдэг чинь. Дамдин сүрэн. Тийм Дамдин сүрэн. За, тийм шүү. Дамдин сүрэн бас гитар чинь байсан Дамдин сүрэн. Дамдин сүрэн чинь бол тэр нэг юуг дуулсан. Насан тогтвортой хамтраад юу лээ. Тийм ээ, нэг айгуу гоё дуу дуулсан. Тийм. За. Тэгээд Ичээ орлоо гэдэг дуучинтай байсан маань бас. За, тэгээд 72 онд бол Монголын эстрадын хөгжимд бол одоо юу гэдгийг нэг том гэрэл одоо гялбаа үүссэн. За, энэ нь бол Зундар гэдэг залуу байлаа. За, энэ Зундар гэдэг залуу орж ирээд соёл эрдэнэ бол нөгөө ардын дууг ингээд нэг юм юунд оруулж дуулдаг ч юм уу, эстрад болгож хэлбэрт оруулж дуулдаг ч юм уу. Нэг бол тэрхүү хэдэндээ ийм уянгийн дуу голдууд дуулдаг байсан хамтлагийг шал өөр болгосон. Жинхэнэ эстрад хамтлаг болгосон. Тэгсэн. Яалтчгүй Зундарын дуунууд үнэхээр гоё шүү. Яалтчгүй гоё. За, ингээд явж итэл нь 74 онд бас нэгэн од орж ирсэн нь бол Барам Баяра гэдэг. Баяра гэсэн. Дуучин болол орж ирсэн байх нэ. За, одоо манайхан бол хонгор гэд хүүгийг нь бол мэдчихэж байгаа шүү дээ. 6 настай байхдаа хонгор чинь хэрвээ би шидтэн бол гэж гарч ирж байсан тий аавтайгаа. Эстрадын бяцхан дуучдын тэмцээн гэж болоод. Яг үнэ. Тэрэн дээр хэрвээ би шидтэн бол гэдэг дууг дуулаад. Яг үнэ. Майкл Джексны хаашаа явдаг мавдаг шиг хөдөлгөөн хийсэн нэг тийм нэг жоохоо бацаа мэс. Би яг тэрийг нь үзэж байсан байх тийм үү. За. Соёлын төвөргөнд болж исэн. Тий. За.
За ингээд байсан чинь 76 онд ган хуйг гэ гитарчтай болоод хүрэл чулуун гэдэг бөмбөрчөнтэй болж бүрэлдэхүүн бас солигдсон байна. 77 онд дулам сүрэн гэдэг дууч орж ирсэн. Энэ нөгөө нэг мондог миний үйл суран гэдэг бас аюу гоё хоолойтой ихчтэй. Хөөрхөн жигч байдаг байсан. За тэгээд 79 онд алдарт болоож бай. Тэгээд солмон бөмбөр дээр нэрсэн. За манай нөгөө нэг Чингис хааны жаргал сайхан 79 онд орж ирсэн байна. За Чингис Жагаа ахын Монголын эстрадын нууц товчоонч билүү юу гэлээ. Супер зураг байгаа. Үнэхээр нэг зүгээр л би ч одоо энэ хүний чинь нэг ингээл дуудаад явж идэг хүн гэж бодсон. Тэр хүний бичиж байгаа тэр бичвэр бол ямар ч нийтлэлчээс дутхгүй. Бараг гоё тийм цэнттойгоо шиг тийм плетон маягаар бичээд байгаа мó. Тэгэж гоё урлаж бичдэг хүн байлаа шүү дээ. Тэгээд дээрэс нь бас айгүй их үзмрүүд байдаг гэсэн шүү. Одоо ингээд юу гэдэг те уруулын будгийн Ичкогийн уруулын будагч гэдэг юм уу те мэдгүй. Тэгээ одоо ингээд нөгөө нэг анхны гарч исэн апишуд бүгд байгаа гэж байна. Бүгд байж байгаа. Тэгээд энэ хүн чинь өөрөө амьд домог байсан. За тэр анхны одоо нөгөө 90 он гараад анхны хятад руу явсан айлчлан тоглолтын тухай бичсэн. Сүүдийн хутган үнэхээр гоё бичсэн. Нүдэнд үзэгдээд ингээд ирээний захтайг үр гүйж байгаа юм шиг тэгтэл бичсэн байгаа. Яг үнэ. За ингэ байжсэн 1980 онд бас гитарч нар жаргал сайхан жаргал сайхан гэж орж ирсэн. За одоо тэгээд 81 онд нөгөө хойлонгийнх нь яриад байгаа дамдан сүрэн бас гитарч нар орж ирээд оюун чимэг дуучин гэдэг чинь нөгөө юу ш товор алхлаад тоодоггүй гэдэг дуулдаг оюун чимэг орж ирсэн. Гоё эмэгтэй байсан. Энэ хүний чинь нөгөө нэг тэр чинь гоё эмэгтэй гэж дагаад нэг хэл ам явж идэг шүү дээ. Тэгээд гэхдээ энэний дуучин гэж юу байх вэ? Наадах шиг чинь дуулдаг хүн соёлын төвдөж байгаа. Та нар ингэж битгий ингэж яагаад. Тэгээд нөгөөх нь болсон чинь энэ хүн чинь болохоор нөгөө юуны дуучин гэж залуучуудын наадмын дуучин гэдэг цол чимэгтэй одоо нөгөө солон тэгээд энэ шиг ингээд нөгөө нэг залуучуудын олон улсын нөгөө нэг залуучуудын фестивал энэ тэнд болж байгаа шүү дээ. Тэр ч одоо спорт урлагийн наадам гэж болдог ч байлгүй яадаг ч байлаа. Тэр болгонд нилээд 2 жилүү 3 жилүү очиж дуулсан байдаг. Тэгээд тийм нэртэй болцсон байсан. Тэгээд хүүхдийнх нь ярилцлага эднэр нь байсан. Би эн чинь нөгөө нэг юун дээр тоглодог. Хань кинон дээр нөгөө сэтгүүлч хүүхэн болж тоглодог. Тийм үү? Тийм нөгөө нэг Сувдагийн найз гэдэг нэг хүүхэн байдаг штэ. Хань кинон дээр Сувдааг ч нөгөө бүхий ихнэр штэ. Тэнгүүд нөгөө гертэн усанд орж агаад хурж ирээд орж мороод идэг хүүхдээ авчираад нөгөө эрэгтэй хүүхдээ авчираад орхио яваад идэг нэг сэтгүүлч байдаг штэ. Би тэр дүрийг Ням хаваагаан ихнэр гэж боддог байсан шүү. Энэ оюун чимэг чинь тоглосон гэд би саяхан тэр ханы чи ярихад тэрэн дээр айгүй тодорхой гарч иж байсан шүү. За. Ням хаваагаан ихнэр чинь нөгөө хуучин сумын нууцын цагдаагийн ихнэр болж тоглолт юм байна. За андуурч. За ингэ байжсэн чинь манай алдарт Монгол Улсын гавьяа жүжигчин уран чимэг ихч дуучнаар нь орж ирсэн. Одоо ч гэсэн тэр хүнтэй тэр их ирч хүч одоо тайзан дээр ямар эцэц цуцдаг юм ингээд зөндөө олон ханийн тоглолт үзчихсэн л да. Зүгээр л урнаа явж орж ирээл тэр зүгээр заалыг байлдан дагуулдаг гэх. Үнэхээр гайхалтай ирч хүчтэй дуучин шүү дээ. За ингээд 1983 онд Хайдвын Төмөрбаатар уран сайхны удирдаачаар нь за Д Төмөрбаатар гитарч нар орж ирсэн. За Төмөрбаатаргааг одоо яриад одоо ярих нэрэ өнөөдрийн нэвтрүүлэг бол барагдахгүй бараг л барагдахгүй шүү. Хайдвын Төмөрбаатар ах сүүлд хаширч нь бас нилээн ууж муугаад бас нэг жоох ингээд тэгээд үнэхээр мундаг хантай байсан. Хань нь бол үнэхээр мундаг ихч байсан. Би Лас Вегасын шоу менежер байлаа шүү дээ. Тэгээ хурж ирээд тэгдэг. За миний мөнгө төгрөг нь хамаагүй. Төмөр ахыгаа ядаж нэг 3 дуудаад татгаарай. Тайзан дээр л байвал цадах чинь жаргаж идэг ш. Хүшүүгээл. Би тэгэл шоу болгон дээр гаргадаг. Шоу болгон дээр ихчрүүл ярина. Өөрлөө ярих юм бол өөрөө үрж ирээд мөнгө аваад цадах чинь тэгээ ажиллаа гэж явж байгаа. Игч заавал хөдөлж үрж ирээд хөдлөө аваа явна. Тэгдэг байлаа шүү дээ. За тэгээд Хайдвын Төмөрбаатарыг бол манайхаа одоо нөгөө үнэхээр гой дуунуудаар нь мэдж байгаа. За ингээ байжсэн яасан бах нөө 1985 онд насан тогтох дуучнаар за
Төмрийн ариуна дагалдан дуучнаар орж ирсэн. 86 онд одоо манай үлзээ одоо өөчгий гэдэг хүн өөчгий гэдэг залуу 86 онд сольтарч нар ороод Батуулд даралтад хөгжмөчнөр орж ирсэн бол 1990 онд инх болд гитарч нар орж ирж бүрэлдэхүүн солигдсон. За 1993 онд Никитоны Бачулун цогт дэлгэр нар дуучнаар орж ирсэн. Цогт дэлгэр гэдэг чинь нөгөө нэг түүнд би хайртай байсан. Хиндэж хийлээгүй дурлаж явсан гэдэг дуулсан юм шүү дээ. Дуулдаг байсан цогт дэлгэр. За ийм бүрэлдэхүүнтэй байсан байна. Бэ Батуулд чинь арай нөгөө хим Батуулд биш байгаа да. Цэцгийн Батуулд уу? Багш нь. Бас магадчгүй юм те. Багш нь Бэ Батуулд гэдэг шүү дээ бас тэр чинь. Тийм арай юу лээ би бас гайхаад байна. Магадчгүй ч байж магадгүй юм байна. Ер нь бол за бүү мэд. За тэгэл одоо бидний сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн одоо бол бүх оддын дууснаар бид нар сайн мэддэг болсон сэтгэлийн жигүүр гэдэг гайхалтай гоё дуу байна тий. За Цэнхэр залаа Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн Баатар сүхийн аялалгуу 1969 онд одоо ятга хөгжмөөр тоолж бидний мэддгээр одоо цаг агарын ая гэж нэрлэгддэг болсон. За зүрхний айзам гэж дуу байна. Учрлын уянга, Тэмээн жингийн цуваа, анхны хайрын дуу, хүлээлт. За хүлээлтийг сүүлд камертоныхон дуулж дуулсан тий. 6:45 18 нас гэх мэтчлэн гайхалтай гоё дуунууд байгаа. Тэгээд Соёл Эрдэнэ бол одоо Соёл Эрдэнэ 50 жил ийм давтагдашгүй түүхэн том нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс хийсэн байдаг тийм амар гоё нэвтрүүлэг болсон. Тийм үү? Бүгднгийн цуглуулсан яг тэгээд тэр нэвтрүүлгийн үргэлжлэл болоод ингээд янз янзын хамтлагуудыг үргэлжлүүлээд хийсэн шүү дээ. Одоо жишээлбэл цэцгийг хийснийг санаж байгаа. Тэр чинь бол эхнийх нь яалч явахгүй Соёл Эрдэнэ 50 жилийн ойрон нэвтрүүлэг байсан. Супер болсон. Үнэхээр супер болсон. Эний чинь тэгвэл нөгөө нэг сүнсийн лавга зохион байгуулсан. Сүнсийн лавга чинь бол бас яг ингээд нөгөө нэг эн чинь Монголын дуу бичлэгийн ямар юмнуудын холбоо байлаа дээ. Энэ нөгөө дууч хөгжмийн зохиолчдод ингээ мөнгийг нь копирайтын ирэхээр мөнгийн цуглуулаад тарааж өгдөг. Тэр холбооны бас тэргүнчлөө, тэтгцүүлэн гишүүнчлөө. Тийм учраас хашир айгуу тийм олон нийтийн юм дээр идэвхтэй. Дээр нь ер нь бол маш сайн продюсер болсон. Бүх хүмүүстэй ингээд одоо юу гэдгийг найрсаг харилцаатай байдаг хүний л хийдэг ажил шүү дээ ер нь. Тийм ээ тийм хэлгээ ах. За одоо ингээд орж ирж дуулах гэж байгаа хүмүүстэй зориулаад би одоо энэ Соёл Эрдэнэ 2 энд хитэнч дуутай юм дээ. 33 дуутай 2 пянзныхын зургийг би хараа байж л да. Дуулах гэж байгаа хүмүүстэй зориулаад ийм дуунууд байсан шүү гэдгийг сануулчихъя. За тийм. Чиний хэлснээс гадна. За. Хадны орой гэдэг дуу байна. За. Хүүш дамдан. За. Ангийн давуу майхан. Зүрхний айзам. Анхны цас. Байглаас ирсэн охин. Цэнхэр уянга. Эндүрэл. За. Цэнхэр залаа. За учрлын уянга. Анхны хайрын дуу. Анхны хайрын дуу гэдэг чинь юу юу? Уулзахын заяанд гэдэг мөн үү? Биш. Тэр чинь унган хайр гэдэг дуу. Нар мандахад дуулдаг байгаа шүү. Сайхан үлсийн төлөө энэ анхны хайрын дуу чи арай нөгөө юу юм шүү дээ. Би чамд хайртайгийн дуу юм биш үсттэй. За. Аргал мөн байхаа дааштай бол. Сайхан үлсийн төлөө. За. За октийн бүжиг гэж чинь тонжоо. Энэ ямар ч тонжооч үлээд нэг бас л нэг ардын дууны юу. За тэгээд Тэмээн жингийн цуваа нартай бороо. Нартай борооны тусал шиг мөн тэ. Гурван болгийн дугаамаа гинэ. Ганцхан түндэ бүхнийг зориулаарэ гэж байна. Үерхлийн тухай бодол. Тэрэрэрэ мөн үү? Үерхэл чамаг нандин нэ тэр чинь. Уг тэгдэл нэртэй дээ. За. Хоёулаа дуулъя гэж байна. За. Хоёулаа дуулъя гэдэг нь яагаад сүлд нөгөө нэг 5 баярын хийсэн нэг юу хэлээд хоёулаа дуулъя гэдэг кинон дээр явдаг штэ. Нэг ийм нэг эвгүй алуурчин багийн пензен тавьчаад ингээ бүжиглээд нэг эвгүй бүжиглээд идэг. Тэр дуу. За. За одоо энэ За тэгээд сайхан Монгол бүсгүүд би хайртай. За. Энэ гоё дуу байсан. Бид. За дээр нь чамдаа буюу ард цармын цэцэг. Ард цармын амин насны урсгал. Энэ нөгөө нэг дамкатай хамтарч дуулсан чинь. Амины сэтгэл уярлаа. Амин насны урсгал долгиолно. За. За од гэж байна. Хүлээлт гэж байна. 6:45 гэж байна. Хүлээлт гэдэг чинь ямар дуу байдаг лээ? Яагаад вэ? Камертоныхын сүлд дуусан. Тийм шүү дээ. Тийм. Алхахын дэлхийд дуулж яваарэ гэж байна. За бүсгүй минь чи нэмсэглэж яваарэ. За энэ гоё дуу. Тэгэлгүй яах вэ? Сүгнэгрийн гол.
Оо. Сүлгэрийн голын гэдэг те. За нөгөө нэг алдарт гимтэн шүү гэдэг чинь. Бодогт сэвгэр гэдэг юм байна. За бодогт сэвгэр гэдэг. Ийм одоо дуунууд байгаа. За энэс ч өөр олон дуунууд байгаа. Та бүхэн өөрийнхөө л одоо мэддэг гоё дуугаа За дуулаарай. тэгээд хардаа яг энэ дуунуудыг магадгүй би одоо жишээлбэл энэ дууны 70% нь мэдэхгүй байхгүй юу? За 30% ч юм уу нэг юм мэдээд байна заяа. За тэгэхээр бас адилхан ингээд мэдгүй байгаа бол манайхан хамаагүй одоо ингээд соёл эрдэнэ хамтлагаас л урган гарсан одоо ариуна за тэгэнгүүтээ Чингис хааны одоо жаргал сайхан ч гэдэм үү те мэддэг дуунуудаа бас дуулах боломж олгоё. Яа тэгэхээр зэрэг яг ингэнгүүт баригдчих гад байна. Нэг хаарц дотор орчих гад байна те. Өдрийн дуу гэж байна. Бүх хотын төрс өдрийн дуу байхаа да наадах 10 дахь хавраа үдий гэж байна. Оо Энэ яар пянзан байна. тацсан хаврын орой Ой. өрхөн салхи шивнэхтэй гэдэг дуу штэ те. Мөн байна. За манай найруулагч бас нэг 2 дуутай одоо сингл бензиг нь одоод ирсэн байх шүү. Тийм байна. Дуу чи оюун эрдэнэ дуусан гэж байна шүү. За оюун эрдэнэ чинь яага би чамд хайртайгийн дуу хамгийн анх дуусан уу? тийм Имч шүү дээ имч. За. За ингээд манай шууд эфирийн утас 77 3883 утас маань нэгдлээ хэрэвтэй гадаадаас олгохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Ийхүү соёл эрдэнэ хамтлагийн дууг хэн сайн дуулахын уралдаан эхэллээ. За өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд багийн хан байна. За ямар дуу дуулах вэ аха? Эгөөжи. За сонсъё. За. Ажилтай юм шиг өглөөгаараа алавтай юм шиг өдрөжин тоглоод халтар нүхтэй жахан борюм хацаа дэглээ дунтаж байгаагийн эгөөги. За. Энэ яг соёл эрдэнэ хамтлагийн дуу муу юм уу? Мэдгүй одоо би сайн мэдгүй байна шүү. За мөн байдгүй ягуул гэж байгаа шиг байна. За. Дэгдэгийн нас киноны дуу гэж байна. Ээж та энийг хараа. Ээжтэй Тийм баяраар байна, тийм бэлтгэл байна. их гээд. Нар инээдэг юм гэж байна. Надах ч ёстой гоё Гоё дуу дуу шүү шүү, дээ. Юу гэдэг вэ? Яг тэ баяраагаа дуулдаг Тийм, штэ. тийм. Үнэхээр гоё дуу. За Нар намайг хараад яасан ийсэн Үнэхээр гоё дуу. инээж байсан ёо. Өдөөс нь би байсан инээж өчн чинээ гараа өгсөн ёо. Тийм тэр дуу. Нар түүний хариуд алган дээр минь ичээ тавьсан ёо. Яг байна. Яг. За дараагийн сонсогч 99.5 дугаартай сонирхтой холбогдлоо. 99.5. Амжилт радио. Эно. За шууд дуулъя. За. Сүнгэрийн голын мосон хоо ширүү татта дурсанда хоо сэрэлэн жаахан чимнэ хоо сэтгэлийн татат мишэндэ хоо. За баярлалаа. За нэг л бодог дуу. За нэг л бодог дуул юм анаахан. Бусад хүмүүстээ боломж олгоё. Бал хэрэгтэй юу? Харин тэ надаа нэг Найруулагч нэг бал цаас тгүүлээд өгөөч. За манай шууд эфирийн утас 77 3883 хэрэв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За соёл эрдэнэ бол Монголын анхны эстрад гэдэг сэдвээр өнөөдөр бид тээр сонсогчдийнхоо дунд яг энэ цаг мөчид соёл эрдэнэ хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ гэдэг хөөрхөн жижигхэн уралдаан зарласан явуулж байна. За дараагийн сонсогч 95 тэг дугаартай сонсогтой холбогдлоо. 95 тэг. Амжилт радио. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За шууд дуулъя. Хилмиг тэнгэрийн нарнаацсан сэлгэр хотынхон өргөн чөлөөгөө ингийг залуустай мөр зэрэгцээ тэнцгэрхэн байгадан чимж яваарай бүсгиймэн чинээс хэлж яваарай тэнцгэрхэн байгадан чимж яваарай бүсгиймэн чинээс хэлж яваарай тэнцгэрхэн байгадан чимж яваарай. За нэрээ хэлчих үү? Автобус өг. За нэртэй бай те ядаж. Тийм. За би болохоор зэрэг нөгөө нэг утасныхын дугааруудын эхнийх нь юуг аваад тэгээд дуунуудынх нь нэрийг бичиж аваад байна. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Нэр нь насан багта нэгэн өглөө. Оо яг байна. За одоогийн байдлаар Баги гэдэг ах орж ирээд
нэг мэдгүй дуудалтай дуулаарай. Өөли гэдэг тод болсон. Дараагийн сонсогч 9927-д дугаартай сонирхтой холбогдлоо 9927. Эмжил радио. Бана. Байна. Өдрийн мэнд. За хэн блэ? Урнаа. За урнаа шууд дуулъя. Цармийн цэцгүүднэхөө алаглаж хат байна уу дахөө алаас нотри чамдаби аргагүй л тасаад байна уу дахөө. За, холбогдсон баярлалаа. Тавлаа. За, дараагийнх нь гадаадас холбогдсон 7266 энэ дэлхийн хэмжээний уралдаан боллоо шүү. Тэгтээ 7266. нэгд Монголоос алиа явчихлаа. Эмжил радио. Байна. За, хаанаас холбогдож байна хөө? Салаагаас солбоцсон. За. Нэр юм бэ? Уугна. За. Онон. Онаа юм уу те? За, дуулъя. Үтхивих натсана үлгэр шиг хивээрээ үлэмжийн гоёмц зурцсан зураг шиг яндараа өтөлөх нас гэж байдгүй унмаган хараа үргэл зүрхэн жаргалтай унмаган хараа. За энэ дууг авахгүй яа гэхээр зэрэг унган хайр бол соёл эрдэнэ хамтлагийн дуулсан дуу биш. Драмын театрын жүжигчин Нар Мандах анх дуулсан байгаа. За тэгтээ холбогдсонд баярлалаа. За гоё дуулсан. За дараагийнх нь 8815 дугаартай сонирхтой холбогдсон 8815. Эмжил радио. За. За энэ соёл эрдэнэ хамтлагийн дуунууд гэж багш байна те. За тэгье. За нэрээ хэлээд шууд дуугаа дуулъя. За оргил. За. За би тавхаач. Артар минь цэцгүүднэхөө алгадаж байгаа хазануудаагүй ахалсан утгийн чамдаби аргагүй тасаад байна уу даагүй. За энэ өнгийн жоохон буруу өсөөл хэлээд. За холбогдсон баярлалаа. Гоё л байлаа штэ. За манай шууд периодаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 8830 соёл эрдэнэ хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ? Бичгэн уралдаан үргэлжилсээр байна. За дараагийн сонсогч 9948 дугаартай сонсогтой холбогдлоо. 9948. Эмжил радио. Яасан мано? Өдрийн мэнд түргийн нэрээлээрээ. Өдрийн мэнд. За, дүүд. За. Дүүд, мөнх эрдэнэ. Зүүд юм уу те? Мөнх эрдэнэ. За. Мөнгөн шүний гал буула. Миний од надад ирлээ. Мөнгөн шүнийг мартуулаа. Мянган одноос тасарч ирлээ. Мөрөөдөн хүлээсээ миний зүрхэнд чи буула. Мартан холтхын зовлонгүй миний зүудэнд чи ирлээ. Яа, төгсөл рүү өнгөлт төсөөллөө. За зүгээр. Гоё л байлаа штэ. За баярлалаа. За ястай гоё дуугийн дуулчлаа штэ тий. За манай шууд периодаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За дараагийн сонсогч 88 тэгтэй дугаартай сонсогч холбогдлоо 88 тэг. Эмжил радио. Мано. Өдрийн мэнд түргий хэн блэ? Тэндмаа. За таныг сонсож байна. Тэнд дуулаарай. За. Настам бата нэгэн өглөө нарыг би ихэлжсэн ёо. Нар тэгтэл нэг сайснаар намайг хараад нишэж байсан ёо. Одостэн би ингэж инээж хараад очин чинээ гараад орсон ёо.
Алтан хамаар дүүний хариуд албан дээр миний тавьсан юмаа. Төгсгөл нэг юм өрөөдөрхөө одоо дуусчлаа шүү надад чи. Би өгсөн болохоор нарамдаа цацал өргөдөг байхгүй. Тэгээд гой санагдаад тэгээд болчихлоо. Зөв. За баярлалаа. За баярлалаа. За. Нэг хөөрхөн явж яснаа төгсгөлийн тэгээ ерөөл. Төгсгөлийн нэг юм өөдөн татал тэгээд дуусглаа. За манай шууд периодаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас олгодог эсвэл 77 77 88 30 дараагийн сонсогч 99 27 дугаартаа сонгогчтой холбогдлоо 99 27. Эмжил радио тасарчлаа. Ингэнэ. Би бас ингээд түүхийн хараад байж л гэсэн чинь ухнаагаа штэ. За ухнаагаа чинь бол Балгарт дөөрийн дулаачийн мэрэгчлэр төгсөж ирсэн хүн гэж штэ. Уг нь тэгчээд энэ хүн бол соёл эрдэнэ хамтлагийг маш олон жил удирдсан. Үнэхээр энэ ухнаа гэдэг хүн бол Монголын страт pop урлаг ер нь энэ entertainment ертөнцид оруулсан энэ хүний хувь нэмэр бол үнэхээр дуусшгүй их шүү. Тэр байтугай одоо Месси анхны тэмцээнүүд болж байгаад ухнаагаа явж л байсан. Бид нэр чи одоо ухнаагаа бол улсын филармоны дарга гэдгээр нь л маш сайн мэддэг шүү дээ. Тэрнээс өмнө энэ хүн чинь тийм одоо имиж хэлсэн. Монгол улсын гавьяа жүжигчин, ардын жүжигчин, Оросын улбаны улсын Бурят улсын урлагийн гавьяа зүтгэлтэн цолтой гэж шүү. Суйсын хөндөд профессор, олон улсын дуучдын шүүгч ийм хүн байсан гэж. Одоо Монгол Улсын гавьяа жүжигчин Төмөрийн Ариун начин бас Балгарт төгсөж ирсэн хүн. Яг мэрэгжлийн дуучин шүү дээ. За дараагийн сонсогч 89 99-тэй дугаартаа сонгогчтой холбогдлоо. 89 99. Эмжил радио. Байна уу. За өдрийн мэнд хүргэе. За ямар дуу дуулах вэ? Шууд дуулаарай. Нэрээ хэлээрэй. Зэрэг. За. За дуулъя. Өдшийн тэнгэрт одод түгээд үзэгслэн гочимнэрнэ намон байгалийн цэцэгсэндөө чамайгаан үгэлэн харуултан сууна чимэн надтан ирээ. За хүлээлт явсан. Гоё. За холбогдсонд баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Нэрээ сонсоо сууж байгаарай. Өгд гонтойгоо. За одоогийн байдлаар 9 хүн оролцсон байна. За багийн ах ямар дуу дуулсан бэлээ нэрийг хэлдэ. Эгүүлги гэдэг дууг манай баяраа ахих байдаг ийм дуу байдаг гэсэн байна шүү. За дараагийн сонсогчоо авчаад тэгээд дуунуудаа танилцуулнаа. За 99 27 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 27. Эмжил радио. Байна. Өдрийн мэнд дахиад би. За нэг хүн хоёр удаа оролцох боломжгүй уучлаарай. Дараагийн хүмүүстээ боломж олгоё. За. Зөндөө олон дуулууд дундуураас тий хоёр дахь ороод ирдэг. Ширтэй нэ. За 99 TikTok-та сүгнэгрийн гол дуулсан 95 TikTok алдсан сүх бүсгүймэнчийн нэмсгэлж яваад дуулсан. За 88 19 хоёул 45 хүртэл аваад шалгаруулад тэгээ явъя. 88 19 дугаартаа сонсогчтой холбоотой 88 19. Эмжил радио. Өдрийн мэнд хүргэе. За. Ард зармын цэцэг. За хэн блэ? Бата нөө. Бата. За Бата. За явсан. Ард зармын цэцгүүднээ хөө. Яа. Энэ касет ажиллачлаа шүү дээ. Касет ажиллахлаар яг ингэдэг байхгүй. Ингээд алгуулдаг. Яг л тийм болох сүлдэж тасрах шиг бодлоо хөргий. Мод касет байждаг байхгүй. За 99 20-т дугаарыг авчий. Яг хүчтэй болохгүй. 99 29. За Эмжил радио. За өдрийн мэнг дахиад коллегч нэ. Дахиад тийш. Та өнөөдрийн үед бол хамгийн анх холбогдож байгаа шүү дээ. За соёл эрдэнэ хамтлагийн сүүлд гарч ирсэн зөв дуулъя. Түр мөхийг зундрай. Амин насны урсгал. За энэ дуу болохоор насан тогтох дамжисэр хоёр дуулсан гэж юм аа. За.
анхны мөнгөн хяруу талын алганд буулаа алсын түмэн одоо тоолж болмоор шингээрэлээ улаан шаргал нахараа улсын цагуур шурагалаа уйтхар гүнэгэн сүдэр цэжний номорт хурагалаа амины сэтгэл уярна амрах хайрын талайд өлгөлнө Ачини хайран доярна амнасны урсгалд өлгөлнө За сандрахгүй шүү. Жоохон дээгүүр үлгчиж. Жоохон дээгүүр. За ер нь бол баг ялагч болох нь тодорхой боллоо. Жоо чичрээд байна. За. За холбогцсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За. Одоо ганц хүн ах уу? Өгөө цаг болцоо. Одоо хоёлаа ингэн одоо хоёлаа хүмүүсээ танилцуулаад, ялагчаа тодруулаад, тэгээ хамгийн сүүлд нь одоо миний хөтөлтөө хөгжимдүүдийн архив дотор байгаа дуунуудаас Соёл Эрдэнэ хамтлагтаа яг Соёл Эрдэнэ хамтлагийн дуу бол байхгүй. Гэхдээ эдний хамтлагийн дууг одоо coverлж дуулсан ч байсан бол нэг дууг сонсоход нэвтрүүлгээ дуусгахыг гэсэн саналтай байна. Горимын санал байна. За нэгдүгээрт нь ингээд ууг нь 18 насыг сонсчихвол те. 18 насыг ингээд наашаага MP3 болгоод явуулах боломж байна. Окей. За. Баярагийн дууснаар эсвэл хонгорын дууснаар 18 нас. Окей. За. За эхний сонсогч багийн ах эгүүлгийг дуусаа. 99 TikTok-тай сонсогч Сөнмөрийн голыг дуулсан. 95 TikTok-тай алтан сүх бүсгүй мэнчийн нэмсэлж яваарай гэсэн. Энэ дээр нэлээд балешгтай байсан. За манай үзэгчид ч гэсэн нэлээд балешгэлсэн. За 99-27-той урнаа гэдэг сонсогч арт сармын цэцэг гэж дуулсан. 7266 солонгосоос унган хайрыг дуулж хасагдсан. За 8815-тай оргил арт сармын цэцгийг дуулсан. 9948-тай мөнх эрдэнэ зүүд гэдэг дуу дуулсан бол 88 TikTok-тэй Цэндмаа нар бит хоёрыг дуулсан. За 89-тэй инх зориг хүлээлтийг дуулсан. За энэ гоё дуулж орж ирсэн тий. За 88-19-тэй дуучин маань арт сармын цэцгийг дуулсан бол 99-29-тэй дугаартай манай бэлтрүүлжээ коллегч маань амин насны урсгал гэдэг дууг дуулсан. За тэглээ. За та хин дээр саналаа өгөх юм. За би одоо тэр ихний нэг залуу байсан шүү дээ. Хэн блэ? Алтан сүх. Бүсгүй мэнчийн нэмсгэлж яваараг дуусан уу? Тийм. За алтан сүх санал өгё. За би болохоор зэрэг бэлтрүүлжээ коллегч саналаа өгөө. Сан хоёр хуваагцаа. Одоо яах вэ? За одоо маш амархан. Манайхаа одоо энэ яг одооноос эхлээд энэ үдсэж байгаа хүмүүсээс нэг бол коллеж, нэг бол алтан сүх. За. Тийм үү? За тэгээ. Гээл явчих. За тэгээ. Тэгээ тоолчгууд амар штэ хэдүүлээ ингэ. Мапан байхгүй. За тэгээ. За одоо ерөөсөө ингэн заяо. 1 минутад өгье. Алтан сүхийг 1 гэж бичнэ. Бэлтрүүлжээ коллегч саналаа өгөхүүд нь бол 2 гэж бичээ явчих шууд. За тэгээ. За манайхаа 1 минутыг өглөө шүү. За коллеж амин насны урсгал гэд ороод ирсэн шүү. За би сая нэг айгүй сони юм. Бид хоёр түрүү нэг ингээд өнгөрсөн штэ. Соёл Эрдэнэ хамтлагийн эхний дууч дотор Төмөн Дэмбэрэл гэж хүн байж байгаа гэдэг өнгөрсөн штэ. За тий. Нөгөө алдарт ардын жүжигчин Төмөн Дэмбэрэл гоч нь Соёл Эрдэнэт дуулж ичүү дээ. Анхныхт нь муу юм уу? Тийм байна. Дуучнаар улсын ардын дуу бүжгийн чуулгын алдарт дуучин Төмөн Дэмбэрэл гэсэн байна. Оо за салайс. За дуучин Ичээ орлоо гэдэг чинь Дуншаан гөөгөө гэдгийг дуулдаг Ичээ орлоо гэж байна. Амар санаа гэдэг нь болохоор анхны борог дуулдаг амар санаа гинэ. За тэгээ эдний анхны концерт тоглохдод тэдний одоо концертын хөтлөгчөөр нэвтрүүлэгч Батбаяр Соёлын гавь цэцгэлтэн Батбаяргаа байсан концертын завсраар
ийм нэг номер үзүүлдэг штэ завсарлаад нэг нийтмийн номер үзүүлдэг дээр нь алдарч жүжигч нь Латиф гой нийтмийн тоглолт үзүүлж исэн гэж шүү. За. Анхны тоглолтын үеэр. За ийм нэг дурсамж бас байна. За Пүүхтэр нөгөө алдарт төмөн дэвэрлэгөө чинь соёл эрдэнэ дуулж ид шүү те. Тийм байж тээ. Ёстой сони юм байна те. Ёстой сони юм байна. За. Юу яалтчгүй 2 төрүүлчлээ. Ерөөсөө 1 гэдэг юм бараг орж ирсэнгүй манайгаа. За энэ нэг жоохон орон нутгийн чанартай юм болчлаа. За одоо яа их одоо бид нар тэгэл за та нар өөрсдөө энийг хараарай. Коля 2 коля гэсэн байна. За энэ хүн ингээд гэсэн санал ерөөсөө 2 л байна. За минийхтэй нийлээд 3 бол за ад заяа гэдэг хүн 1 гэж өгсөн байна. За тийм байна. Хүн өгсөн байсан. За. За энэ хүн Содон бадам цэцэг. Олонхын саналаар манай байнгын сонсогч Петрулчек Колягч маань Дархан хотоос оролцоод ингээд өнөөдрийн манай соёл эрдэнэ хамтлагийн дуу хийн сайн дуулахын уралдаанд маань ялагч боллоо. Тэгээд Улаанбаатар хотод ирэхээрээ манай радиогоор орж ирээд шагналынхаа радиог өөрөө гардаж аваарэ тийм ээ. Тэгээд баяр хүргье. За. Энэ шүгэл яг таарад байгаа. Яг таарад байгаа тий. За. Нэс чанга шүгэлт юм бол хүмүүсийн чихэнд юутай? Хор өнөөлтэй. За тэгээд энэ хүрээд 2025 оны 9-р сарын 30-ны Мегмар гарагийн үлэг гөрүүлийн үеийн нэвтрүүлэг маань та динзавр амьдаар нь харсан уу гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөл та бүхэн маань Баяраа агсны хүү хонгорын дууснаар 18 нас гэдэг энэ гайхалтай гоё дууга бүтнээр нь хүлээн авч сонсороо. Тэгээд Мегмар гараг болгонд Анжгаа бит хоёртай хамт дурсамжаа хуваалцаж хүүхэд насаараа, залуу насаараа аялдаг та нартаа баярлалаа. Тэгээд хүн бүхэн 18 насыг дайрч биш тойрч өнгөрдөг. Үнэхээр яалтчгүй гоё нас тийм ээ. За ингээ бүгдээрээ 18 нас дуугаа сонсоод тэгээд нэвтрүүлгээ өндөрлөө. За манайхан нэг дууга бүтнээр нь хүлээн авч сонсгоорой. Засаг даргын тамгын газар. Монголын үндэсний олон От химур болсо